За эрхэм үзэгчтэй Монгол комент үргэлжилж байна. Төвчээртэй байж зургатынхаа удирдлагыг хайлгүйгээр бас нэвтрүүлэгтээ оролцоод ирж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа гэж хэлье. Сайн нэг 2-3 реклам үзүүлэх хооронд бид нар бас инженер дуудаж авчирлаа. Тэгээд нэг ардлын хяналтыг янзлуулъя гэдэг. Баярыг артлын зургт бол ер нь чад болчихжээ тийм байна. За өнөөдөр яг өнөөдөр тоол яг тэгээд. Тэгээд юу яасан? Би нэг ийм тохироонд бас хүрчээд байна. Баярын тэр одоо юу гэдэг нь компьютер руугаа харж агаад комент уншаад байх юм бол үзэгчдэд бас айгүй өрөөсгөл ойлголт төрж байна л. Юу гэхээр энэ одоо баг үнийн юм уншаад байгаа мó, хүний бичээгүй юмыг зохиож уншаад байгаа мó гэдэг бол бас их сонирн болж байна. Тэр нь баяраа сонирхолтой гэсэн хүмүүсийн дэмжмээр тэр санаачлаг бүхий комментуудыг одоо компьютероор барьж усч байгаа уншихаас өөр арга байхгүй. Тэгээ маргаашнаас бол асуудлыг бас юу яа л да. Янзлан сэтгэлүүд бол орж ирж байна. За тэгээд хог айсан хүний 3000-аар торгодог байя гэсэн байна. Тэгээ энэ дээр бол бас хяналтыг ирүүлж байя. Гадаа хажуу айлыг чи хүн хайж байна уу? За үзэгчтэй харж байгаас маа баяраар үнэхээр комментууд ирээд байгаа шүү. Байрны чинь хүн хайж байна уу? За тэрэн дээр бол хаяад бол энийг одоо харж агаад за бүр 100000-аар бол торгоё гэж орж ирж байна тий. За 100000-аар торгоё гэж байна, 3000-аар торгож байя гэж байна. За ер нь бол дор бүрнээ анхаарай. Хяналтыг бол бас тавьж байя. Санаачлууд бол маш олон талаас гарч байна. Жишээлх юм бол манайх чинь нэг тийм жоохон ашигын сэтгхүүтэй нуух юу ах вэ тий. Монгол хүү ашигын дуртай. Юу яадаг вөхөр зэрэг зарим нь бол одоо ийм коммент хүртэл ирж байгаа шүү дээ. Нэг иргэнийг тамхины шаяхад нь 5000-аар торгочоод хайцны нь одоо гэрчилж мэдээлсэн хүнд 1000 төгрөг явууч. Бас байж болно тий. Нэг тамхины шаяхыг нь яг баримттай нь мэдээд хийж байгаа хүнд бол тэр торгосон 5000-ын 1000-аар нь урамшуулаад өгсөд бас юм болохгүй ч юу ах уу гэдэг тийм санаачлал бас гарч ирж байна. За өнөөдөр тайм юм бас нэг сонирхолтой хүндүр мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Тэгээд энэ юу гэхээр зэрэг саяхан BBC телевизийн BBC агентлаг сайтта дэлхийн улсуудын иргэдийн сар давдаг цалингийн дундаж хэмжээгт шинжилэн тогтоосон мэдээллийг бол олон нийтэд хүргэсэн юм байна. Тэгээд Time Manager-ийн онцолж байгаа бол монголчууд цалингийнхаа хэмжээгээр дэлхийн улс орнуудаас сүүл мушгиж байна гинэ. Сарын цалингийн дундаж орлогоор. Тэр юу яасан гэхээр зэрэг энэхүү жагсаалттай эдийн засаг нийгмийн амьдралд тогтворчсон 72 улсыг бол авч үзсэн юм байна. Жагсаалтыг Люксембургчууд 4089 ам доллараар тэргүүлж байна гинэ. Сард Люксембургийн дундаж цалин бол 4089 ам доллар гэж байна. Харин манай улсын хувьд бол 66 дугаар байрт бичигдсэн тэнд үгүйснээр манай улсын иргэд сард дунджаар 415 ам долларын цалин паах чи юу амар өндөр юм бэ? 415 доллар сард аваад ахтал одоо сүүл мушгаад байгаа юм уу? Бадрон. За энэ бол тест бодит судалгааны дүн байдаг шүү үзэгчтэй энэ ард яг харагдаж байгаа бох тий. Энэ яг ингэ байж байна. Дундад цалин ингээд Люксембург 4089, Норвег 3678, Австри 3437, Анух 3263 гүслэнгээр ингээд доошоо явсан бүр ингээд яваад байсан. Манайх ч бүр Хятад, Мексик, Гүрж, Интрийн бүр араас Тайланд, Армени, Доминикан, Малдавын дараа орд юм шүү дээ Монгол. Монгол тэгээд 415 ам доллараар бол 72 орноос 66 жигсэн ардаа 6 хоронтой. Тэр 6-ыг нь хэлжээ. Манайхаас дор цалинтай 6 нь гэхээр юу гэхээр Сэр, Киргизстан, Энэтхэг, Филиппин, Пакистан, Тажикстан гэнэ. Нэг ийм 6 орн манай ард байх юм а гэж хөрөх юм. 415 долларыг л сард аваад ахтал одоо тий дунджаараа бид нэр 415 долларыг л аваад ахтал дэлхийд сүүл мушгаад байна гэж байна. Гэхдээ энэ бол яг хөрсөн дээр боц үзүүлэх биш шиг санагдаж байна. 415 долларын дундаж гэдэг чи юу юм бэ? Бараг 500,000 гараа авчиж байгаа үстэй. Тийм биш үү? 500,000 гарчаад ахтал дундаж цалин 500,000 гарчаад ахтал одоо байна гэхээр бас сонирхолтой. За тэгээд хог хаяхгүй байх энэ шийдвэрийг бол дэмжиж байна. Хамгийн гол нь хогоо хаяхгүй бай гэдгийг бол хүн бүрийн ухамсарт бол суулгах хэрэгтэй. Түүнээс нэгний хамууг үзэж байгаа юм шиг торгуулаад байх нь одоо бас хаашаа юм бэ гэж байна. За энэ гандангийн асуудал сүүлийн үед бол их яригддаг боллоо. Тэгээ юу яригдж ийм гэхээр энэ хотын төвийн хамгийн бохор заваан газар гэхээр л ерөөсө гандаг тойрсон айлууд боллоо. Олон жил те хүлээлээ хог бол ерөөсө юу ч биш. Нойлын асуудал ерөөсө тэр авийн гандан орчим болоод байна. Тэгээ энийг бол бас гандангийн тэрвийн ард иргэд бол бодоод яа бас нэгнийгээс бас бодмоор заачлаа шүү дээ. Монгол Улсын засгийн газар ер нь нийслэл Улаанбаатарын гэр ороолыг барилгажуулах төслийг эхлэхдээ хамгийн анх эхэлжил зурагт гандан орчмыг л орон сууцчлуулъя гэдэг тэр бодлогыг л зангидсан шүү дээ. Тэгээ манайхан ч бас их муугаал та тийм. Юу ингээд одоо гандангийнхаа та нарын чинь хашааг аваад тэгээ оронд нь байр өгье гэл эхлэхээр зэрэгэл тэгэл ерөөсө хашааны байшингаал тэгээ доотлон 100 сая төгрөгөөр үнэлжэл түүх босоод шүү дээ. Яг үннийг хэлэхэд бас заримдаа бас нэрээ те иргэдийгээ доош нь хийгээд байгаа чинь биш. Бид нар бол ер нь аль болох иргэд олон нийтийн дуу олох юмсан гэдгийг л бодож явж байгаа. Гэхдээ таны эрх ашигаар бас бусдын чинь эрх ашиг бас хязгаарлагдах ёсгүй юм а гэдгийг бас бодооч хэлжлэмээр. Одоо ч гэсэн одоо барилгатай байгуулалтын яам дээр гаццсан асуудлын нэг номерт нь л энэ биш. Гандангийн айлууд хашаагаас болж өгдөг. Тэрийг ийм заавал өмхийн самхаа одоо тийм байлгах нь одоо хэрэгтэй юм уу ямар яа мэдэхгүй л. За өнөөдөр шуудынхан бас өнөөдөр нэг дүндүр сэдвийг олон нийтэд хүргэлээ. Юу гэхээр зэрэг модод нахиагаа дэлгэж амжилгүй амь тасарлаа гэдэг.
27 цаг болж чинь бас нийслэл Улаанбаатар хотод маань те нэг цөөн хідэн үлдсэн ногоон байгууламжууд бол энэ барилгын одоо үйл ажиллагааны талбарын одоо гол золиост нь болоод дуусах тэр шинж тэмдэг рүү орчлоо шуудхан. Энэ яасан гэхээр зэрэг ийм юм болжээ. Ийм юм болж. Куби элчин сайдын яамны хойно Monroe Impacts компани байрны урд талд хашаанд ургаж байсан энэ улаас гацуур хус хармад нийтлсэн 50 гаруй жил өмнө анх тарж ургуулсан энэхүү бяцхан цэцэрлэгт хүрээлэн яасан гэхээр урлагийн ажилтны холбооныхны буйнаар орон сууцны барилгад ийхүү зайгаа тавьж өгч байгаа нэ гэж. Энэ Монголын урлагийн ажилтнуудын холбоо бас энэ дэр нэг байр барихаар болсон юм байна л да. Тэгээд ямар ч байсан хотын төвд энэ нөгөө Куб элчингийн энд байсан нэг чи мэдэн штэ. Зүүн болохоор яг тодорхой харагдсан юм да. Гой гой улаас модтой байсан. Яг ингэ дуусгаж байна гэж. Юу одоо нэг мод нахиалдаг цаг л та юм. Тэгээд шуудынхан бол бүр яг ингэ зургатаа хөрөхтөө ингэ олон нийтэд үзүүлсэн байлээ. Тэгээд урлагийн ажилтны холбооныхны ч одоо буруу гэж би бол үзэхгүй юм л да. Ер нь бол заавал мод бутын ингэж тайрж хярахгүйгээр бас нэг зохицуулчод болдгүй байсан юм болов уу гэж бодож байгаа. Ингэж ёроолоор ингэ зүгээр шууд ингэ тайраа унгачиж байгаа. Энэ сайхан улаас нь хар моднууд их. Энэ бол дахиж хизээч ургахгүй шүү дээ. Энийг ургуулах гэж яаж үүлээ үз чинь тий одоо утаатайгаа тэмцэх гэж яаж махаа зулгаа чинь тэгээд нэг 5хан ширхэг нэг арцгар модоо ингээд тастаа унаагаад харж чаддаг. Барилга бол баригдаж болно шүү дээ. Улаанбаатарт хаас өвөл ер нь зөндөөл баригдаж шүү дээ. Ялангуяа урлагийн ажилтны холбооныхонд бол нэг газар олдохгүй байв гэж тий. Явж нэг энэ хідэн модыг л тастаж ижил юм барихгүй болохоор болох байсан шиг. Юм бас болсон байх юм аа тэгээд үзэгч та хүмүүс өөрсдийн хороо бодож ойлгоно үсттэй. Уул нь одоо их л тари л гэж одоо уриалдаг. Энэ бол нэг шүү дээ. Уул мод тари гэж байгаас тайри биш. Тайри биш, тариад гэж байгаа шүү дээ. Хүн болгон ер нь бас Улаанбаатарын иргэн бүрийн одоо хариуцлага үүрэг гэдэг. Ерөнхийлөгч нь чааваас гүрз барьж аваад нэг ус барьж аваад хүртэл гიშгээл суулгаж ирсэнийг одоо санаж байгаа байлтай байлгүй тий. Тэгэл одоо нөгөө талд нь бас ингээл ажиллаж идэг нөхдүүд байх юм. За юу сэтгэлдлүүдийг уншиж сонирхуулъя гэж бодож байна. Ерөнхийлөгчийн Киргизэд хэлсэн үг арай биш ээ. Энийг гаргаад өгөх боломж байна уу гэсэн байна. За бас юугээд хэлсэн бол доо тэрийг бас зөвхөн барилга дээр тийм үн буурлаа гэсэн. За үнэ дагаад нөгөө чанаргүй барилга хэрэг баригдах болоо энэ дээр үнээс ямар хяналт байх болоо гэдгийг бол ирсэн байна. За тэгэл үнийг бууруулчлаа гэхээр нөгөө гоморхоод нөгөө барилгын компаниуд маань одоос чанар муутай барилга барих үедээ гэсэн бас сэтгэл бол орж ирж байна. За өнөөдөр бас энэ ямар сайт вэ? 1990 оноос хойш олонний анхаарлыг хамгийн онц ноцтойгоор татсан 40 дуйланд хэрэг гээд ийм цуврал энэ чинь бас шууд юм байна. Шууд юм дээр өнөөдөр бас нэг ийм сонирхолтой материал бас олон нийтэд хүрлээ. 1990 оноос хойш болсон олонний анхаарлыг хамгийн их татсан 40 хэрэг гинэ. За энэ нэгт нь юу байдгүй гэхээр зэрэг юу юм бэ? 90 оноос хойш гэхээр за өнөөдөр чи ер нь бол энэ техникийн асуудал юм байна. Төв бараан захыг за энэ үуч. Төв бараан захыг хууль бусаар хувьчилсан гэдэг. Энэ нөгөө төв барааны захыг одоо Нарантуул захыг одоо улсын хурлын гишүүн сайхан самбуу авсан энэ хэргийг бол бас 90 оноос хойш бол хамгийн дуйлантай хэрэгүүдийн нэгэ гэж ингэж үздэг юм байна. Яг гүхээр тухайн үед хамгийн их хил ам дагуулж исэн бомбот компани ерөөсөө олдоогүй. Үлдсэн ганц Батаг хийсэн тэр Нарантуул компани дуудлага худалдаа явуулах тухай хууль дүрмийг зөрчиж амралтын өдөр буюу Ням гарагт бол төв бараан захыг хувьчилж исэн байх юм аа. Бүтэн сая өдөр дуудлага худалдаа болцсон гэж. Тэгээд бүтэн сая өдөр дуудлага худалдаанд оролцсон бомбот гэдэг компаниас нь бараа сураг байдгүй гэнэ. Хоёрт бол энэ ургамалт зэмийн гих 1 сая долларын хэрэг гэж. Монгол Ардын Хувьсгалт намын Төв хорооны гишүүн Сэлэнгэ аймгийн засагдар гасан Бямбанар автобусны компани байгуулах нэрээр төсөөс ямар ч хүүгэн мөнгө зээлж аваад зовчулсан болгон цагдаа шүүхийн байгууллагаар нотлогдсон боловч янз янзын асуудалгүйгээр ингээд дарагдаж өнгөрч ирсэн байна. Тухайн үедээ 1 сая долларын хэрэг гарч ээжээ. Гуравт нь бол улсын их төлбөрийн хууль бас хувьчлал гинэ. За ингээд доошоо байна. Дөрөвт нь Улаанбаатар Паласын бодлаантай хувьчлал. Тавт нь IBEX-т Монголын агаарын бүх орон зайг худалдаалах гэрээ байгуулсан явдал. Энэ бас олон нийтийг хохироосон 40 шилдэг хэрэгүүдийн тоонд орж байгаа мэдээж шүү. 6-аад нь Чингис зочдуудыг төсвийн хөрөнгөөр аваад өрөө төлөөгүй том хэрэг гэж. 7-аад нь Мяд компани 5 тэрбумын хэрэг зөрчил. 8-аад нь Дархан цастаа газар зөвшөөрлөөр болгосон авилгын хэрэг гэдэг. 9-ний спорт цогцлбарын барилга барихаар авсан 450 сая долларын хэрэг гэж. 10-т нь Ми8 Монгоцны ослын хэрэг гэдэг ингээд үргэлжлэл байгаа гэдэг. Энэ өдөр өдөрт нь 10 10-аараа явах юм байна. Ямар ч байсан эхний 10 бол өнөөдөр энэ 40 дуйланд хэргийн эхний 10-ыг бол шууд минийхэн бас үзэгч таа хүндээ шууд хүргэжээ. Ороод үзээрэй гэж. За сэтгэлдлүүдийг бас уншиж сонирхуулъя гэж бодож байна. За тэгэхээр
Түрүүний ганцтай холбоотой тий хашаагаа сулалчаад айлаар хисж байгаа хүмүүс олон бий шүү дээ. Тэгээ нөгөө нэг хэсэг нь бол тэгээ яваад тэгээ нөгөө хэсэг нь бол өгдөггүй. Хашаагаа сулалж өгдөггүй ийм асуудал бол байна. Орой өдргөө монголчуудаа гэсэн байна. За аль сайт юм болоо гэсэн байна. За сайн байцгаана уу гэсэн байна. Оюутны 70 мянгаар оюутнууд бол за даригдж байна да. Би бол оюут өгөхөө гэсэн байна. Тэгээд оюутнуудаа бол бас авч байгаа хүн бол бити ингэж өөр энийг бол баяраар зуулаач гэдэг тийм. Бас урайлсан байна. Өдрийн минь түргийа монголчуудаа гэсэн сэтгэл орж ирж байна. За гадаадд сургуульд жуулчлана гэж худлаа ярьж байгаа хүмүүсийг бас сайн гаргах хэрэгтэй байна. Ялангуяа урагшаа гаргаж байгаа энэ охтуудын талаар бас нэг ярих зүйтэй хаа гэж байна. Урагшаа бас нэг ярьсан шүү дээ. Нэг Америк руу бас оюутан зуушлаад тийм нөгөө нөхдүүд нь бас ямархуу байдалд орцсон байлаа. Нэг газартай холбоотой асуудлыг ингээ бичлэгтэй нэвтрүүлэхдээ юутэй хийх нь үзүүлэхгүй хичнээн болгоо ерөөсөө. Зарах хийж ирээд одоо үүндээ бас зовлонтой юм тийм манайхан өөрсдөө бас нэг аятайхан чинь хуультай оронд амьдарч байгаа хуультай иргэдэг штэ. Өөрсдөө ном журмаар асуудалгүй окей байдаг бол тэрний одоо хүний мууд дурлж байгаа юм шиг заавал уулын шахах гээд яваад байгаа асуудал байхгүй л тэгээд өөрсдийнхөө алдааг засгаасаа илүү юун дөрөнд хүрч ирсэн баяраа битэртэй заргалдахыг л бодох юм яг үүндээ бас айгүй зовлонтой тийм. Одоо юу ч ойлгодгийг тэгээд мэдхгүй тэгээд энийг бол ярьж хэлж байгаагүй ш хэлжсэн ярьж хэлэхгүй ш хэлж ярина яг үнийг хэлэхэд бол энэ митийн хөгийн жижигхэн дарамтаас бол тий айж нь ялцдаг хүмүүс бол биш ээ ч гэдгийг бол хийчихэн зүйтэй байна. За одоо ч инкнэр жоохон хүний мод дурлан да. За би ганц юм уншиж энийг бэлгээ энийг бас нэг олон улсууд бол санал тавьж байгаа. Энэ жижиг дунд үйлдвэрийг одоо дэмжих төсөл инээдрэг мөнгө нь орж ирчээл ингээл том компаниуд авцсан байна гэдэг. Тэгээд энийг бол бас нэг гаргаж өгөөч гэсэн бод. Манай улсад том хүнд үйлдвэр хөгжүүлэхийн орон жижиг дунд үйлдвэр хөгжүүлнэ гэж одоо худлаа ярьж байх юм аа. Тэгээ энийг одоо бас нэг хөндөж өгөөч тий. 60 тэрбум өгчтэй. Тэгээд жижиг дунд үйлдвэр хөгжсөн байхгүй. Тэгсээр нөгөө мөнгө нь хайцны мэдэгдэхгүй. Тэгээ ийм асуудал бол зөндөө байна. Тэгээ авч чадахгүй байна. Энийг бас нэг гаргаж өгөөч. Энийг ёстой яг хоёулаас мартахгүй аль бисаар яг хэлж идэх үү. Баяраа өтөрт бол яг энэ жижиг дунд үйлдвэрийн зээл ямархуу байдлаар томоохон компаниудын корпорациудын одоо тий санхүүжилт болж очвол гэдэг баримтуудаас баяраа өтөрт иргэн хүнээс ирсэн тий. А ер нь бол үзэгч та хүн бас жижиг дунд үйлдвэрийн зээл энэний иргэн тойронд тий жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нэртэй Монгол улсын төсвөөс татвар төлөгчдөөс халааснаас нь хулгайлсан энэ мөнгө бас ямархуу байдлаар тий хууль бос замаар явбаа гэдгийг бас баяраа өтөрт нэг нөгөө шуудхан хэлж болно шүү. Монгол коммент нэвтрүүлэг бол энэ эндэр дээрээс үзэгч таны үгийг цензургүй хүргэнэ гэдгээ дахиад хэлье. За мэдээллийг 24 цаг имэйл сайт холбоотой байя гэдэг урайтай 24 цаг имэйл сайт 2 дахь амьдралаа зохиолсон улсын хурлын нэр бүхий гишүүдийг 2 дахь цувралыг нь танилцуулжээ. Тэр бол өмнө нэлээд их нь бас ярьж ирсэн тий. Өнөөдөр бол 2 дахь амьдралаа зохиолсон улсын хурлын гишүүд гэж ямар хүмүүс байд юм гэхээр өөрөөр хэлэх юм бол 2 дахь эхнэрээ авсан эхнэрээс олж исэн хүмүүс л дараг гэрээс олж исэн хүмүүс л гэсэн үг шүү дээ. 2 дахь амьдралаа зохиож исэн хүмүүсийн одоо юу гэдэг алтан шар замыг нээсэн хүнээр бол мэдээж хэрэг Монгол Улсын ерөнхий сайдаас улсын хурлын гишүүн Санжийн Баяр нэрлэгддэг тийм. Өмнө нь бол бас Ардс намын нарийн бичгийн дарга эмгтээтэй гэрүүл болж ийснийг нь бас төрийн хүрээнийхэн ч бас андахгүй сайн мэддэг. Тэгээд за ямар ч байсан Баяр гишүүнийг нэрлсэн байна. Замтвэр барилга хот байгуулалтын яамны сайдаас улсын хурлын гишүүн Батулга гэж байна. За бол улсын хурлын гишүүн Гүгшүү зам Батбаяр бас 2 дахь амьдрал зохиосон байдгийн байна. Улсын хурлын дарга Дэмгэрл бас байдгийн байна. Улсын хурлын гишүүн энэ Батбаяр бас 2 дахь амьдрал зохиосон байдгийн байна. Улсын хурлын гишүүн Чулуунбат гээд Ардс намын дарга Алтан хуйг Батлан хамгаалахын сайд луу болт гислэнгээр за улсын хурлын гишүүн Улаан гислэнгээр хүмүүс бол